Аймгийн засаг даргын энэ оны хамгийн ихний шуурга хуралдаан боллоо. Хуралдааны үеэр эмнэлэг болон цагдаагийн газрын удирдлагууд мэдгдэл хийлээ. Баярын өдрүүдийг тохиолдуулан эрүүл мэндийн байгууллагад 12 дугаар сарын 28-наас 1-р сарын 2-ны өдрийг хүртэл хариуцлагатай жижүүр томилон төлөвлөгөөний дагуу ажиллаж, эдгээр өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний 103 утсанд 264 дуудлага ирсэн бол хүлээн авахаар 225 хүн үйлчлүүлсэн байна. Бүр ажлын хөдөлмөрийн хөсөөр ажилладаг гэх юм байна. Насан туршид 146, хүүхдийн 94 дуудлага, за осол гэмтлийн 2 архины шалтгаантай 21 дуудлага ирсэн. За энэ удаагийн баяр ёслолын үеэр бол нас оролт бүртгэгдээгүй, харьцангуй бас 50 болж өнгөрсөн байгаа. За хүлээн авахаар нийтдээ 225 хүн ирж үйлчлүүлсэн. За төрөх дасгаар нийтдээ 16 их амарсан. За үүнээс 2 хүү 14 охин мэндэлсэн байна. За томуудаас төвчний талаар бол дуудлага дийлэнх хувийг эзэлжсэн, нийтдээ 94 дуудлага байсан. За хүүхдийн тасгаар бол ачаал маш өндөртэй байсан. Ялангуяа 31 нэгэн 2-ны өдрүүдэд бол хүүхдийн тасгаар ачаал ихссэн. За нийтдээ одоо баярын 4 хоногт бол 594 одоо хүүхэд ирж хүүхдийн тасгаар тусламж үйлчилгээ авсан. За үүнээс бол 43 хүүхэд бол хэвтсэн байна. За хүүхдийн засгийн ачаал ихсэнтэй холбоотойгоор тухайн үе зохион байгуулалтын зүрхийн эмнэлгийн эмнэлэгт ажилладаг хүүхдийн нарийн мэргэжлийн эмчүүдийг бүсийн ажиллагаа эмчилгээний төвийн хүүхдийн тасаг дээр ажиллуулсан байгаа. Ажиллуулж ачааллыг бууруулж одоо ингэж хамтарч ажилласан юм арга хэмжээнүүдийг бол авсан. Харин цагдаагийн байгууллага нь тус өдрүүдэд 22 гэмт хэрэг илрүүлсэн ба үүнд хүний амь насыг болгоомжгүй хохирох гэмт хэрэг 3, залилах 4, хүний эрүүл мэндэ алдашгүй байдлын эсрэг 9, хулгайлах 5, мансууруулах бодис хэрэгэлсэн 1 зөрчил илэрсэн байна. Мөн дээрх хугацаанд 58 хүн эрүүлжүүлэгдсэн. Өмнөх 7 хоног үеэс 23.7% буурсан. Согтоогоор тэгш жолоодсон 31 зөрчил илрүүлсэн 14.8% өссөн. Архины согтууч бие авч явах чадваргүй болсон 15 хоног ар гэр асран хамгаалагч нь хүрээлгүй гсэн 7.1% өссөн. Өдөрт дунджаар 8 хүн эрүүлжүүлэгдэж 4 хүн согтоогоор тэгш жолоодсон жишэл гарган шалгагдсан байна. Мөн нийтийн хэмжээний тасгал сахан боосон хяналт шалгалт тусгай арга хэмжээний гэр орооллын давхарсан тоогоор 12 чиглэлд 24 алба багшийг өдөр бүр 10-аас 14 цагийн хооронд тогтмол эргүүлээг үүсдэг. Давхарсан тоогоор 581 аж ахуй нэгж 860 хүн шалгаж, гэмт хэрэг зөрчилөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль өгсөн зөвлөгөөгч 1131 тээврийн шалгаж 4 зөрчил илрүүлэн шалгасан байгаа. Улсын хэмжээнд явагдаж байгаа шинэ жил 2018 нэгдсэн арга хэмжээний өрөөнд тус цагдаагийн газраас халаас тусгай нэгдсэн арга хэмжээ 20 алба багшийг 10 худалдааны төвүүдэд 13-аас 19 цагийн хооронд эргүүлэх үүсгэж сэжиг өхийн 9 иргэнийг шалгаж 2 хүний мэдээллийг захим санд бүртгэн авч халаасны хоолгойн гэмт хэрэгт холбогдсон нэг иргэнийг гэрийн хаягаар нь зааварчлагч худалдааны төвүүдийн хаана хэсэгт халаасны хоолгойн гэмт хэрэгт урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг нааж 22 иргэнд 12 нэг зөвхөн байгууллагад хуулийн зөвлөгөөч ажилласан. За харьцангуй бол энэ жил бол баяр ёслолын үеэр мөн эрүүл мэндийн газраас 12 дугаар сарын 31 болон 1-р сарын 1-2-ны өдрүүдэд хүүхдийн тасгийн ачаалал ихтэй байсан ба ихэнх хүүхдүүд хоолоо өвдөх хийх ханиалгах хатгалгаа болсон байжээ. Иймээс эсэгчүүд бага насны хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулan явахгүй байх, хүүхдэн өдөр гадуур удаан хугацаагаар авч гарахгүй байхыг зөвлөж байна. Талхснаа энэ бас энэ ашигт дэлчихье. Баярлалаа.